Сайн байцгаана уу? Намайг Хулан гэдэг. Энэ өдрийн мэндийг хүргье. Би 36 настай. Тэгээд NL гэдэг компанид би одоо ингээд ажиллаад сүүлийн 1 жил болж байгаа. Өнөөдрөөс эхлээд би өөрийнхөө одоо сошиал хуудсан дээрээ ер нь одоо нэгт компаниа танилцуулна, хоёрт өөрийгөө танилцуулна, гуравт амьдралынхаа хэв маяг, дөрөвт одоо яагаад хүн хүслээрээ амьдрах одоо боломжтой байдаг. Яагаад ийм боогдмол сэтгэлгээтэй байхгүй байхыг одоо ингэж та нартай гоё дэлгэрэнгүй тайлбарлаж өгч цогтой байхыг хичээнэ. За юуны төрөнд одоо миний тухай гэж ярих юм бол би Оросын холбооны улсад 3 дугаар ангиасаа 30 нас хүртлээр амьдарсан гэж боддоо. 30 21 жил би Оросод амьдарсан. Тэгэхээр мэдээж орос хэлтэй 10 жилээ төгссөн. Оросод дараа нь их сургуулаа төгссөн. Тэгтээ нэг ч өдөр дипломоороо мэрэгчлэрээ ажиллаж үзээгүй. Нэг бүсгүй та нарын өмнө ингээд сууж байна. Ер нь бол одоо би 30 хүртлээр ийм одоо юу гэдгийг уламжлалт бизнес зөндөө хийжсэн. Дараа нь бүр 30 нас гараад ч би одоо уламжлалт бизнес хийжсэн тий. Дээр үеийн хүмүүс бол одоо арилжаа 8 гэнэ одоо болохоор бид нар чинь нэг тийм хуваарь бизнес эрхлэгч эдэр гэж ярьдаг штэ. Тийм тэгэхээр бол яг хөө тэгэж хэлж болно. Одоо болохоор би сүүлийн 1 жил яг ийм мэдээж нөгөө борлуулалтын системэд байгаа ч гэсэн арай өөр одоо ийм салбар руу шууд худалдааны бизнес руу шилжсэн байгаа. Тэгээд нөгөө ихэнх хүмүүс айгүй тийм буруу ойлголттой одоо шууд худалдааны бизнес гингүүтэл те сүлжээ одоо тий одоо сүлжээг одоо зөвхөн бабушка нар эмээнэр хийдэг, хийх ажилгүй хүмүүс хийдэг, завтаан хийдэг, мэрэгжил боловсралгүй нь хийдэг гэдэр гэж боддог бол тэгэхээр би яг ингээд өөрийнхөө влогоор өөрийнхөө одоо рилээр өөрийнхөө видео бичлэгээр завтаа хүмүүс хийдэггүй тий мөнгөгүй нь хийдэггүй, альсвал мөрөөдөлгүй нь хийдэггүй, боловсралгүй хүмүүс нь хийдэггүй. Харин эсвэргээрээ энд өөрийгөө олох боломжтой, өөрийнхөө тархийг тэлэх боломжтой, маш олон төрлийн найз нөхөдтэй болох боломжтой, танилын хүрээллээ өөрчлөхийг боломжтой. Тэгээ хамгийн гол нь одоо надад энэ системд хамгийн супер одоо ингээд таалагдж байгаа зүйл нь болохоор нөө пассив орлого олох боломжтой. Пассив гэдэг чинь нөө юуко чи юу ч хийхгүй байж хаад мөнгө орж ирэхийг ч л хэлж байгаа шүү дээ пассив. Гэхдээ би бас айгүй энэгээр муухай хэлчлээ л да. Гэхдээ би бол одоо яг нөө өөрийнхөө хуудасаар ерөн зөвөр хулан гэж хэмбэ. Яагаад энгийн эмэгтэй хүссэн зүйлээ хийгээд ажил хийгээд мөнгө олох боломжтой гэдгийг одоо өөрийгөө боогдмолоор бодох уу? Яагаад заавал одоо мэрэгчлэрээ ажиллах ёстой гэдгийг нь одоо би ингээд айгүй гоё ингээд өөрийнхөө зүгээс өөрийнхөө бодлоо та нартаа задлж одоо тайлбарлаж өгөх юм уу даа л гэж би бодож байгаа. Тийм болохоор өдөр болгон миний танилцуулгын видео рилүүд орно. Өдөр болгон та нар намайг улам илүү одоо дотноор мэдрэх болно. Тэгэхээр надтай цуг хамтдаа байцгаагаарай. Тэгээд тууштай байх байдал амьдралын философиг арай өөр хөнгөнөөр харах, гуравт аж аргалтайгаар мөнгө олдог гэсэн энэ зүгээс одоо бүх зүйл ингээ та нартай тайлбарлагдах болно шүү. Всё. Sorry. До свидания. Маргааш одоо өргөжлүүлж видеого оруулъя. Түр бай.